За сайн манайхаа. Яг хөө зүгээр урд нь бол бид нар маш олон удаа маш олон хүмүүстэй тэр өвдгийн ухаан, тэнгэр үзэл, энэ далд ертөнцид юу байгаа талаар бас нэлээд сайн ярилцсан. Одоо л энийг жоохон хөрсөн дээр буулгаж яг бидний амьдрал өдөр тутмын ажил бизнесээ, бизнесээ амьдрал хуваа төр засгаа засах гэдэг юм уу да энэ систем тогтолцоогоо өөрчлөх тал дээр энэ үзэл санаа хэрхэн яаж буух юм бэ? Дандаа нэг тийм сүнс үүдэр ярьсан байх юм гэдэг талаас бас жоохон одоо газар дээр хөрсөн дээр чиглэлээр рүүгээ жоохон хэлбэй гэж бодож байгаа. Тэгээд тэрний эхлэл болгож тэнгистэйг ярилцж байгаа. Тэнгис маань бол эхний дүнээ хэлэх бас өөрийнхөө сошиал хуудасаар дамжуулаад олон нийтэд түгээж байгаа. Бас манай зарим үзэгч сонсогчд маань мэдчихэж байгаа. За бас энэ үнийг ер нь үгтэй за ярих нь бидний хэрэглээ болох. Одоо энэ үнийг үгтэй өдөр тутмын хэрэглээ болох, өдөр тутмын менежмент ухаан болох талаар бас хэдүүлээ ажиллах дараагийн түвшинд гарах цаг болсон байна гэдэг. Онлайн энэ дээр чиний бодол санаа юу? Тэгэхээр өнөөдөр байгууллагын хөгжлийн асуудлуудыг эзэж байгаа тийм. Тэгэхээр ерөөсөө байгууллагын хөгжил, байгууллагын соёл гэдэг бол одоо манайхаар бол Монгол үндэсний уламжлалтай шууд эзэж байгаа. Улс орон дотор бол уламжлал гэж ярих юм байна. Байгууллага дотор бол байгууллагын соёл. За гэтэл том компаниг ч бай, жижиг компаниг ч бай, хоёр хүний хоорондын харилцаагч байгууллагын соёлоор ёсоор одоо шийддэг гэсэн. Монголчууд бол үндэсний асуудлыг уламжлалт соёл ажиллагаа шийдэж байгаа шүү дээ. Тэр өдөртөө гэсэн. Тэгэхээр алтан дэвний аялал буюу өвдгийн төрийн одоо гүн ухааны онолоо яаж шийдэж байгаа вэ гэхээр улс үндэстэн дотор байгаа алт иргэдийг хөгжүүлж, сайжруулж, ухаантай мэрэгэн цэцэн одоо баатарыг болгож хүмүүжүүлэхэд бол Монгол уламжлалт, ёс заншил, үйл санааг нийт шингээж өгснөөр тухайн хүн бол эх орныхоо сэтгэлтэй цагаа тулахад бол бас хүний хүмүүс сайтай ч гэдэг юм тийм одоо Монгол хүний үндсэн язгуур шинжүүдийг хөгжиж үлдээх гол сургалт нь бол академийн дунд тэр ёс уламжлал гэж байна. Тэр ёс уламжлал зүгээр л бидний харилцаан дээр байдаг те цагаас хүрээд ирсэн гэдэг зүйл биш байгаа. Тэр бол цэвэр технологи гэсэн сургалт нь гэсэн үг те. Энийг өнөөдөр байгууллага дээр буулгаад байгууллага дээр одоо сионов те үндэсний захирлууд байгууллагын соёлыг маш одоо үрдээлтэй за шудраг за хүртээмж сайтай оролцоо сайтай за ажилтнуудаа бол mesela хөгжүүлсэн юм соёлыг бүтээхэд бол бүгдээрээ толгойн өвчин болж байгаа. Гэхдээ энийг яаж хийх үү гэдэг гол түлхүүр агуулгууд бол манай өвдөд зөвхөн тултал нь хийж байгаа. Төрийн удирдлагын систем. Тэгэхээр төрийн удирдлага гэдэг ингээд том зургаар нь яриад байгаа боловч ачил дээр бол төрийн удирдлага гэдэг бол хүнийг яаж өөрөөр нь сэтэлжүүлж тэр соёл юм уу уламжлалтаа уусгах вэ гэдэг нь шингийн зүйл. Тэгэхээр энэ чинь төр гэдэг зүйлтэй бид нар ярихын тулд одоо бүр айхтар том зүйл ярихгүйгээр зөвхөн байгууллагын менежментээр ярих юм бол тухайн байгууллагын төр нь өөрөө сион гүйцэтгэх зэрэг гэсэн үг тийм. За хэрэгжүүлэгч хүн. За тэр сион маркетинг хэлтсэн одоо маш бүтээл сэтгэлгээний шинжээг агуулсан байх хэрэгтэй. Санхүүгийн хэлтсийн тооцооллын шинжээг агуулсан байх хэрэгтэй. Борлуулалтын хэлтсийн одоо шалгамгай, сэргэлэн зангуудыг агуулсан байх хэрэгтэй. За өөр бусад одоо салбараас шалтгаалаад олон хэлтсүүд байгаа тийм. Тэгэхээр энэ олон хэлтсүүдийг бүгднийг өөрөө төлөөлж чаддаг. Буцаад тэр олон хэлтсүүдийг удирдлагаар хангаж чаддаг хүн бол сион байх юм шүү дээ. Тэгэхээр сион бол тэгжил байгуулахыг өөрөө зохистой соёлыг удирдах авч байгаа. Яг үүнтэй адилхан төр гэдэг зүйл бол одоо эрүүл мэндийн салбар, санхүү эдийн засгийн салбар, уул уурхайн салбар, боловсролын салбар гэдэг энэ олон салбаруудаа бүгднгийнх нь тэр мөн чанарыг өөртөө шингээсэн. Жишээлбэл эрүүл мэндийн салбарын хүнлэг үзлийг төр өөртөө шингээсэн л байна. Гэсэн. Одоо тамггүй төр дээр гардаг төр гэдэг бол илт юм. Нөгөө талдаа ихийн цагаан сүүр гэдэг эргэн хэлцэх байна шүү дээ. Батлан хамгаалах салбарын тэр сахилга баттай, уул уурхайн салбарын тэр олц, ард иргэдэд олцыг олох гэдэг шүү дээ. Мөнгөийг долларыг оруулж ирэх гэдэгчлэг энэ олон шинжүүдийг өөртөө бас агуулсан байгаа төр. Тэгэхээр алтан дэвний аялал буюу монголчуудын төрөнгөө ухаан юуг бэлтгэх гэдэг юм гэхлээр тэр олон салбаруудыг удирдах чадах боловсон хүчин буюу тэр удирдагчийг бэлтгэж өгдөг. Яг тэрнтэй адилхан бид нар өнөөдөр компани хэмжээд байгууллагын хүрээнд бол удирдагчаа бэлддэг сионрын сургалт, брендинг те олон зүйлтэй. За энэ ч бас бүр томроод улс үндэстний хэмжээнд ч юм уу бүр том компанид төвшөнд манай одоо улс төрийн ухаан, Монгол төрийн ухаанаас авах зүйлүүд маш их байна гэж хэлж байна. Ер нь юу шүү дээ. За
корпорацийн засаглалч гэдэг юм уу, компани засаглал орчин үеийн одоо нөгөө менежментийн арга ухаан чинь сүүлийн 100 орчим жилийн турш одоо юу гэдэг те төлөвшсөн. За олон өдөр тутам нарийнс чинь. Хүний нөөцийн менежментийн асуудал, орлуулалт, маркетинг одоо бүр нейро сайенс руу яваад орж шít одоо үйлдэл дадал руу ороод явж байна. Тэгэхээр энүүнтэй бидний нөгөө өгдийн одоо бий болгосон энэ онол алтны дүнний айлгыг олж ирэх юм. Энэ онол аргачлал өрсөлдөж чадхуус хэмжээнд хүрч чадхуул гэдэг асуудал дээр яриад байгаа юм. За ер нь хүн албан байгууллага бай хүмүүсийн хоорондын харилцаа юм хэлбэл хамгийн гол зүйл бол energy management гэдэг. Energy management буюу тухайн хүмүүс ирч хүчээ юугаар бүтээх вэ? За үзэл санаагаараа гой зүйлээ яриад тэрэндээ хөлөгдөөд хэсэг явна. За цаг хугацаа өнгөрөхийн хэмжээнд зогсно. За дараа нь ууч чадвар хард скиллүүд орж ирнэ тийм. За тэрүүгээр ашиг орлогоо олоод хэсэг явна. Хамгийн сүүлд нь өдөр тутмын зан үйл дадал зуршил болон тухайн байгууллага хамт олон болоод хувь хүний энерги одоо хязгааргүй өгөхөс. За energy management руу ингээд яваад орохоор нөгөө дадал зуршил тийм нөгөө тархийг судлах гэдэг шүү дээ. Тэгэхээр барууныхын энэ рүү сүүлийн 20 жил маш их тавьж байна. За техникийн судалгаан дээр үндэслэж чинь, хүний зан үйлийн судалгаан дээр үндэслэж чинь, хэрэглэгчийн зан үйл дээр судалж чинь. Гэхдээ чиглэл нь хүнээ хөгжүүлэхтэй биш, яаж нөгөө нөхөрт бараа бүтээгдэхүүнээ зарах дээр л тулгуурлаж одоо орлого өгчөөд нь шүү дээ. За энэ нэг талын асуудал. Гэтэл манай Монгол уламжлал, Монгол ах үе, за монголчуудын хоорондын харилцаа гэдэг бол яг өдөр тутамдаа хүн тэр баатрыг өргөж төлөвшөв, их орондоо хайртай иргэн хүн болж төлөвшөв, хүн шиг хүн болж төлөвшөв. Тэр өдөр тутмын харилцаа, өдөр тутмын дадал үйлийг байг хийсэн байна. Одоо ингэ харах. За өнөөдөр 90 он гараад бид ингээд ингэсэн ба шүү дээ. Гараа жоохон задарсан. Гэтэл тэрнээс жоохон 100 жилээр харъя. За 300 жилээр харъя, 500 жилээр харъя. Ёс юмбол төр төмөр. Одоо өдөө би арангаад очиж хэлж яхад манай хадмуудынхан бол өсөөл өвөө ингээс суучих. Тэгэл нөгөөдөл нь бүгдээрээ ёсоо бариад тэгээд ёсыг барихын хамгийн цаад юм чанар нь бол ёсыг барьснаас бид өөрсдийнхөө comfortable zone буюу аюулгүй бүстэй маш амархан байж чадчих. Ёсыг барихгүй байх юм бол эсэлттэй бүс рүү ороход бид нар алдаж болох юм шүү дээ. Эсэлт гарах нь амьдрал эсэлт гарч болох юм. Тэгэхээр ёсыг барьснаар хүнтэй буруу зүйл хийхгүй. Тэгээд тэрийг бүр амьдралтаа дадал болгочихж байгаа маш том давуу тал. Тэгэхээр өшөө энэ чинь харин нөгөө үзэл санаа, удирдлага, менежментийн бусад зүйлүүдийг шингээгээд бүр баяжуулалт явах хэрэгтэй гэж хэлж байгаа. Залуучууд юм. Тэгээд байгууллага дээр ягаад хамгийн гол нь тэр дадал зуршил, уламжлал, байгууллагын соёл гэдэг зүйлийг бол яаж бүр суурьас нь монголчууд хийж вэ гэдэг тэр үндсэн онлайны судал хэрэгтэй болохоос шүү. Одоо баг үр дүн бол яг нэг юм байна тийм гэж ингэж харагдаж байна. Гэхдээ энэ маш чухал юм байна. Энэ өөрөө хүнийг эсэлттэй цагуур орон зайд одоо нөхцөл байдалд ороход өөрийг нь хамгаалж идэх юм зүйл юм байна. За төр дээр ч гэсэн аваад үзэхэд төр өөрөө зан үйлтэй дадал зуршилтай. Төрийн өөрөө дадал зан үйл. Тэр нь өөрийнх нь зарчмууд үүтэй. Жишээлбэл дандаа нийтийн ашигын төлөө шийдвэр гаргадаг. Тэснэр ард иргэдийнхээ их ашигыг хойд тавиад тэгээд ард иргэд нь босоод төрийг ундаачихгүй нь шүү. Тэгэхээр төр өөрөө доктортой оршихын тулд нийтийн их ашиг номер 1 гэдэг заавал юм концепт үүсдэг. За дараагаар нь төр бүх салбаруудаа одоо мөн чанарыг шингээсэн байх хэрэгтэй ч юм. Ийм төрийн талын мэдлэгүүд өнөөдөр биднэрт ирсэн байсан. Ирчээд одоо ингэж явж байна. Гэтэл энийгээ бид нөгөө дутуу судлаад дутуу ойлгосон хүмүүсээ өөрсдөө дутуу мэдж байгаа учраас дутуу мэдсэн хүмүүсээ их хурд гаргад юм байна л та. Тэрний үр дүнгээсээ шалтгаалаад одоо манай бидний амьдралын байгаа цагаа нэг тийм жоохон юм байгаад байгаа. Тэрнтэй холбоотой гэж хэлж байна. Ер нь тийм дадал зуршил нөгөө буруу дадал суудсан хүмүүс явсараад шийдвэр нь дандаа буруу гарч байна. Тэгэхээр дадал зуршилыг зөв эхнээс нь зөв суулгахын тулд нөгөө босхон дээр гიშгэж болохгүй, том хүний урдуур гарахгүй, одоо үгтэй зэлэндээ бүр гарахгүй ч гэх юм уу. Нэг иймэрхүү зөв дадал зөв рүү хөтлөдөг дадал зуршилыг багаас зөвлөх. Тийм бол тараад байгаа. Тэгэхээр нөгөө одоо орчин үеийн бизнесийн байгууллагууд чиний төрөний амд дүгнж хэлсэн бас болж байна л та. Хүнд яаж бүтээгдэхүүнээ зарах вэ гэдгээс биш. Зарах дээр илүү их төлдрөөд маш хүчтэй анхаарсан. Тэгээ хүнээ яаж хөгжүүлэх, хүнээ яаж бадрах вэ гэдэг дээр нь бидний судалж байгаа онол үзэл санаа илүү давуу талтай байж чадна гэж хэлж болох гэдэг нь тийм. За энэ чи жижиг тэд нар түүл буюу арга хэрэгслүүдийг ашигладаг. Жишээ нь 100 мянган хүнтэй компани байлаа. Тэр дээр байгаа тууц дээр яригдж байгаа байгууллагын том стратеги байгаа шүү дээ. Тэрийг энгийн фронт дээр ажиллаж байгаа хүмүүс мэдэхгүй. Тэгэхээр зүгээр л өдөр тутмын ажлыг шивээл хийгээд байдгээс биш удирдагч нарынхаа тэр манлайлал
тэг байгууллагынхаа тэг ерөнхий яваад байгаа чигийг ойлгодог. Тийм учраас энэ чинь нэг road map гэдэг манай байгууллага чинь ийм том зурагтай шүү. Чиний өдөр тутамдаа хийж байгаа нэг шивж байгаа үг чинь манай байгууллагад ингэж хөрөнгө оруулж байгаа шүү гэдэг юм road map гэж зургийг гаргаж өгдөг байгууллагынхаа тийм. За энийг бол манайд төрийн ухааны онолоор монголчуудын төрийн ухааны онолоор яаж хийсэн бэ гэхээр хувь хүн бүр, иргэн бүр төрийн болон улс орны эрх ашиг гэдэг зүйлийг мэддэг байх хэрэгтэй. Улс орны эрх ашиг, нийтийн эрх ашиг гэдэг зүйл юун дээр тогтдог гэхээр маш товчхон хэлээд өгсөн байна. 5 цагаар тогтдог гэдэг зүйл юм байна. Орон зай байх хэрэгтэй. Орон зай байвал бүгднгийнх нь эрх ашиг байна. Ахгүй байвал бүгднгийнх нь эрх ашиг. Тарих оюун санааны тусгаар тогтдог байх юм бол бүгднгийнх нь эрх ашиг байна. Цус удамшил дараа нь засаг буюу засаг гэхээр нөгөө төр засгийн тогтвортой байх талаас нь ойлгоод байгаа болж засгийн тусгаар тогтнол гэхээр нөгөө өдөр тутмын амьдралын зөв дадал зуршилтай улс гүрэн байна гэдэг чинь өөрөө маш том давуу тал. Тэгэхээр засгийн тусгаар тогтнолтой байна гэдэг бол ингэдэг. Тэгэхээр 5 тусгаар тогтнол гэдэг нь 5хан зүйл дээр үндэсний эрх ашиг базаад ингээд хэлээд өгсөн гэсэн маш гайхалтай. Тэгэхээр энийг бол нөхдүүд бүр ингээд том зураг гаргаад тий манай байгууллага удирдагчнаар ийм зүйлийг зорж байгаа гэж энгийн ард иргэдтэй гэж ойлгоод үүсэн бол манай Монгол төрийн ухаан ард иргэдийг бүр багаас нь төрөхт нь 5 цагаар тогтнолтой байдгийг ингэж хүн их орондоо эзэн болт юм аа заагаад өгсөн байх чинь. Тэгэхээр нийтийн эрх ашиг гэдэг энэ зүйл манай өнөөдөр лидерүүдэд ч улс төрийн тавцанд ч эдийн засгийн салбарт ч гэсэн маш их дутагдаад байна гэж харж байна. За нийтийн эрх ашиг гэдэг зүйл байхгүй болохоор яадаг гэхээр мундаг, үнэхээр мундаг боловсролцсон ур чадвартай дэлхийд өрсөлдөх үз мундаг лидерүүд маань, бизнесийн улс төрийн лидерүүд маань өөрийнхөө намыг, өөрийнхөө бизнесийг, өөрийнхөө группийг л энэ Монгол гэдгээс өмнө тавьчихсан. Энэ маш хэрэгтэй. Гэвтэл нийтийн эрх ашиг гэдэг зүйлийг энэ үзэл санааг ойлгоод яагаад ийм байх ёстой 5 цагаар тогтнол гэдэг зүйлийг ойлгоцсон байсан болов энэ лидерүүд маань нэгдээд дэлхийд хамтдаа Монгол гэдэг энэ зүйлийг тахлаад явах ёстой. Гэтэл бас огт ойлгоогүй гэх юм уу тийж хийж болохгүй. Мэдээж одоо шаркууд байна тийм. Нийлээд хамтраад одоо дэлхийд өрсөлдөг гэдэг энэ нийтийн эрх ашиг гэдэг үзэл санаа алсын аргаар ингээд зэнгэлдээ яваад шүү дээ. Энэ л Монгол хүн байхын хамгийн гол үзэл санаануудын Монгол төрийн онлын одоо үндсэн болчихдог. Нийтийн эрх ашиг. Тэгэхээр нийтийн эрх ашиг гэхээр бид нар бүгдээрээ боддог. За одоо бусдынхаа төлөө ячаад өөрөө хойно хоцрох юм уу? Үгүй. Нийтийн эрх ашигын дотор миний өөрийн эрх ашиг явж идэх байхгүй. Тэгэхээр бусдын төлөө явна гэдэг бол өөрийнхөө төлөө явж байна гэдэг ийм агуу гүн ухааны амьдралыг бүр хэдэн зуун үеэрээ тулцсан үгдээс ухаанаас сургаалал альтаад байгаа гэсэн. Энийгээ төр засгийнх нь үндсэн философи болгоод нийтийн эрх ашигын төлөө явж байгаа хүмүүс дотроос хамгийн дээд хэмжээнд хамгийн сайн хичээл зүтгэлтэй үр бүтээлтэй явж байгаа нь одоо 100 мянга гэхэд тийш гэдэг шиг систем байхгүй. Тэгэхээр энэ бол хинч хохирохгүй зарчмын. Та нийтийн эрх ашигын төлөө би нийтийн эрх ашигын төлөө. Би нийтийн эрх ашигын төлөө яг нь дүүрлийн хэмжээнд ажил хийж болно. Та улсын хэмжээнд ажил хийж болно. Хоёул хамтран ажиллаж байна. Тэгэхгүй за би яа гэж хэлчихмээр байна. Махаа тийм. Тэгэхээр л нөгөө хувийн эрх ашиг, компанийн эрх ашиг, амын эрх ашиг, Монголын нийт ард түмний эрх ашиг өмнө ороод ирэхээр энэ бол гайхалтай. Харин за энэ дээр ингэмээр байна гэсэн. Чи бол нэлээд сайн ойлгоцсон. Одоо энийгээ төгөөнд хэрэглүүлсэн төлөө бас нэлээд сайн ажиллаж байгаа. Одоо энэ үзэл санааг одоо компани менежер, топ түвшний менежерүүд юм уу, CEO-нуудад талдуурлуулахын тулд одоо энэ хүмүүст зориулсан одоо урт богино хугацааны сургалт зөвлөгөөн хийдэг юм уу, хийх боломж болцоонууд юу вэ? 3 сарын 11-ээс бол ямар ч байсан хэлбэртэй. Аюулс тэгсэд үуч бас хоорыг оруулах гэдэг нь шүү дээ. Хүн болгон өнгөө очиж тулж ажиллаа цаагаад хэцүү болчихсон. Тийм учраас ямар ч байсан илүү надад бидний үйл ажиллагаанд тийм сургалтын үйл ажиллагаанд хөрөнгө оруулаад яг энэтэй алсын хараа нэгтэй монголчууд маань угаасаа л ийм нийтийн эрх ашиг гэдэг нэг юм цаанаасаа нэг тийм тастаасан сэтгэлтэй тийм балан сэтгэлтэй гэж яриад ийм хүмүүстэйгээ нэгдээд бүр улам цаашаа наривчилж ойлгох гэсэн хүмүүс нь сургалт зөвлөгөө алтан дүүний аялал буюу Монгол төрийн ухааны болохоор хийгээд явж байгаа гэсэн. Тэгээ 3 сарын 11-ээс алтан дүүний аялал гэж пэйжтэй явж байгаа. Энэ дээр бас нэг зүйл хэлэхэд нөгөө нөхдүүд баруун менежментээр 100 мянган үнэтэй байгууллагатай тэр хүнийг одоо нийтийн эрх ашигтай болгох гэдэг шүү дээ. Гэтэл нөгөө хитрхийн нөгөө MCS чиглэл гэдэг шиг байгууллагынхаа эрх ашигыг яг нь тухайн өөрийнхөө эрх ашигыг өмнө тавьж ирснээс байгууллагынхаа эрх ашигыг тавих нь зөв байхгүй зарчмын үед тийм. Гэхдээ эргүүн буюу улс орноороо ад жаргалтай илүү бүтэн сайн сайхан амьдрэх юм бол байгууллагын эрх ашигын дээр өгнө нийтийн эрх ашиг, эх орны эрх ашиг дээр байх хэрэгтэй. Эх орноос бид юу аваад байгаа?
боловсрол өгнө авч тий. Эрүүл мэндийн даатгалаа ээж аав юм уу нарын төлөвсөн бид нар эрүүл мэндийг авч байна. Энэ сайхан их хэллээрээ одоо нэг сэтгхүүтэй хүмүүстэй ойлголцох бидний оюун санааны бүрэн бүтэн орон зай маш гайхалтай үүдээс ухаан байна. За ингээд дараагийн гой бэлгүүд байна тий. Гэтэл бид нар түүнийг тэр болгоныг авчаад гадаадд байдаг хүний л ойлгодог асуудал та. Гадаадд ямар их Монголд бол бид зөв гоё амьдарч байгаа гэж байна. Яг нь санхүүгийн бишээ. Тэр гоё зүйлсийг авчаад буцаад тэрний төлөө нэг хуруугаач хөдөлгөж чадахгүй байх гэхээр би хүмүүн үү гэдэг асуудал байна. Миний үйл чанар. Ер нь бол яг одоо 5C гэдэг одоо Японы нэг менежментийн загвар тийм үү гэдэг шиг бид нар нөгөө 5 тусгаар технологи 5T гэдэг юм уу үйлдвэрийн 3-2 гэдэг юм уу нэг тийм менежментийн загвар болох хэрэгтэй юм л дээ. Энэ дээр одоо та хэд мэн бас нэлээд сайн ажиллаж байгаа гэж би одоо ойлгож байгаа. Одоо энэ нэг бол түгээн дэлгэрүүлэхэд болох төвшөнд хүрээд байна ер нь. За энийг байгууллага дээр ерөнхийдөө төвшсөн. Би одоо яг залуучуудаа эхнээд өмнө хэлэхгүй Монгол хүн төлөвлөгөө ухааны онолоор менежментийн нэгэд аваад авчих. Тэр үзэл санаа дээр нийтийн хэвшиг гэдэг үзэл санаа дээр суурилж байгаа. Болов. За байгууллага дээр бол 2-3 байгууллага дээр хамтраад ажиллаж болж байна. Одоо улс төрд бас энэ ясаараа шалгах хэрэгтэй. Тэгсээр Монголд төрөнгөө ухаан муу юм бол улс төрд бас тодорхой хэмжээнд ясаараа шалгаад энэ менежментийн загварууд нь ажиллаад хүмүүс төрөд ингэж явах хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө уулын чинээ харыг туулан чинээ цагаанаар гэдэг шиг сайн туршлага, сайн менежментийг зүгээр зөвхөн дээр чамаа ингээл харилцсан байна. Тэрний дараагийн том боломжууд олдтiin байна. Бас явж явах бүх боломжууд нь гарч ирээд идэм байна гэдэг үгээс өөрсдийнхөө яг одоо байгаа суурь боломжуудыг явуулах гэсэн үг. За ер нь яг хоёулаа ингэ цоврлаар бас үе ингэ мэдээлэл өгөөд бай заа. Тэгэд энүүнийг нэг дор хэд ярих дээр хүмүүсээс сонсохоос захгүй шүү дээ. Тийм учраас яриаг энүүгээд өндөрлөө гэж бодож чинь. Ер нь бол цаашдаа бид нар үнэхээр энэ өвгдийн ухаан, философи, менежмент одоо алтан дээр дүний айлгуу энэ Монголын үндэсний сэргэн мандалтай онол үзэл санаалж байгаа. Энэ өөр ажиллах ёстой. Ажиллахын тулд одоо бизнесийн төвшөнд, хувийн төвшөнд, магадгүй төр улсын төвшөнд энэ механизмыг ажилуулж үзэх тийм туршилт нэг талдаа. Нөгөө талдаа бол энэ үнэхээр хүчтэй юм бол сая тэнгисийн хэлдгээр шалгараад гараад байгаа юм. Тэрийг үзье гэж бодож байгаа шүү. Тэгээд хамтдаа байна гэж итгэж байна. Баярлалаа. Нэг үг хэлчихье. За тийм. Юу ч нэрлэж болно. Тийм. Мөн чанар агуулга тэр энерги эрчим хүч нь үр дүн гаргах үзэл байна. Хүний амьдралд сайн нар нөлөөлдөг. Оюун санаа, хүний өвчл, нийгмийн олон нийтийн эм нийтлийг үүсгэж идэг. Тэгэхээр манайхан нэг эм нийтлэл гэдэг зүйл ярингууд ингээл их ашигуд ингээл байгаа шүү дээ. Хизээч Алангуй хатны сургаал дээр ч гэсэн хэлсэн байгаа тийм. Хөвгөн чи ганцаараа сум болоо явах юм бол болохгүй. Хэдийнхээ их ашгийг л чи зүгээр дотор зүрхсэтгэлтэй ав. Тэр энд хүнээс нөгөө одоогийн бид нөгөө жоохон зах зээлийн нийгэм төссөн учраас зориг гаргаж тийм олон хүний их ашиг сэтгэлдээ багтаан ч гэдэг юм зүрх сэтгэлдээ томрох тийм зүрх сэтгэлийн боловсрыг бүртгэхийг хүртэл залуучуудад олгож идэг юм ач холбогдолтой зүйл юм. Тэгэхээр юу ч болж исэн муу зүйлийн хажуугаар өнгөрсөн ч гэсэн яаж би энийг маргааш ганцлах вэ? Тэгэхээр цэвэр энтерпренер сэтгэлгээ гэдэг одоо манай инновац гэж яриад байгаа тийм барууныхны менежментийн хамгийн ох философийн ундраг ирчүүч үзэл санааных нь ундраг нь Монгол төрөнгөө ухаан дотор уусаа агуулгах хэвээр агуулгах тастай байсныг бид нар одоо залуучуудад бүртгэх үйл ажиллагаа болж байгаа гэсэн. Тэгээд сургалт сонирхож байгаа хүмүүс хэлбэрт үнэ айлгүйгээд пэйж хуудасаас мэдээлэл аваарай гэж хүсэж байна. За тэгээд амжилт хүсье. За